Энэ удаад бид Монгол үндэсний нэгдсэн улс байгуулахын төлөө олон үеийн тэмцлийн сүүлчийн тулгуур болж болсон хорлоогийн чой болсонгийн тухай толиулахаар бэлтгэлээ. Солийн данзан устгах шийдвэр гаргасан Монгол Ардын Усгалт намын 3 дугаар их хурлын дэлгэрэнгүй Португал тэмдэглэснээр хурлын төлөөлөгч Цэвэн Жамсраноогоос чой болсон Оросын хүн гэдэг үнэн үү гэж асуусан тэрээр Оросууд өөрсдөө л чой болсон манай хүн гэдэг юм шүү дээ гэсэн хариу өгсөн байна. Яагаад ийм асуулт гарсан бэ гэвэл солийн данзан авч явах ажиллагаанд чой болсон идэвхтэй оролцжээ. Гэхдээ энэ чухам ямар утгатай асуулт хариулт байсныг хэн ч ухаж ойлгосонгүй өнөөдрийг хүрчээ. 2003 онд Оросд хэвлэгдсэн Олег Шишкиний Шамбалт хүрэх зам буюу Гимлан төлөх тулдаан гэх номонд Дэлхийн хувьсгалын төв штаб Коминтерны Монгол төвдийн хэлтсэн эрхлэгч бөгөөд Монгол төвдийн нутагт агенттуудаа холбоо барьж тагнуулын мэдээ цуглуулах үндсэн үүрэгтэй Сергей Степанович Борисов 1920 оны 8 дугаар сар гэхэд Монголын хүрээ 8 дахь нууц улсуудын байраар өөрчлөгдөж хоёр агенттай болсон нь хожмын Монголын хувьсгалын удирдагчдаар тодорсон Сүхбаатар Чамбалсан хоёр байлаа гэжээ. Орос орнд 1917-1924 оны үед Улаантан цагаантны эвдэршгүй тэмцэл Улаан террор, цагаан террор нэрээр явагдаж байсан учраас тусгай албаданч агентуудаа өдөн хатгагч агент, алан хядагч агент хэмээн албан ёсоор нэрлэж байжээ. Тэгэхээр зөвлөлтийн Улаантан чекистүүд өөрийн агент чой болсон солийн дансны эсрэг өдөн хатгагчаар ашигласан нь ойлгомжтой болж байна. Харин Монгол Ардын Усгалт намын 3 дугаар их хурл Догсмын бодоо Дамжны Сүхбаатар нарын аль нь ч байсангүй. Зөвлөлтийн Улаантан сургагчид тэдний эсрэг бас л чой болсон ашигласан байж болохыг түүхэн баримтуудаас ажиглаж болно. Нөгөө дээгүүр Сүхбаатар нь зөвлөлтийн тусгай албаны агент байсан юм бол яагаад эд залуу наснда нас нөхчөж чой болсон амьд үлдсэн юм бол гэх асуулт байна. Үүнд ганц л хариулт өгч болно. Тэр зөвүүн цагт зөвлөлтийн цэрэг улс төрийн тусгай албад тагнуучид агентуудаасаа үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэх хэрэг татгалзаж өрчвөл албанаас зайлуулахаас алж устгах хүртэл хатуу хариуцлага хүлээх амлалт тангараг өгч авалцдаг байжээ. Бодоос Дамжны Сүхбаатар Оросын улаантнуудаас тулгасан үүрэг даалгавраас татгалзсан буюу зөрчсөн учраас хариуцлага хүлээж үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлдэг байснараа чой болсон амьд үлдсэн бизээ. Гэхдээ Сүхбаатар чой болсон нарыг өдөрдүүлэхээр зөвлөлтөөс сулгасан хэн нэгэн өдөн хатгагч, алан хядагч мэрэгжилтэн байсан нь мэдээж билээ. Зөвлөлтийн ийм товчлагч агент нь цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдүр Жирэнчиноо байсныг эдүүгээ Монголд байгаа бүхий л түүхэн баримтчиг харуулдаг. Хэрвээ Элбэгдүр Жирэнчиноо Коминтерны Монгол төвдийн хэлтсэн эрхлэгч байсан нь үнэн л юм бол Монголын нутагт агентуудаа удирдан тагнуулын мэдээ олох үүрэг хүлээсэн нь ямар ч маргаангүй үнэн гэдгийг Сергей Борисовын тухай дээр дурдсан баримт нотолж байна. Гагцхүү Сергей Борисов нь 1920-1921 онд Монголын нутагт ажиллаад Элбэгдүр Жирэнчиног ирмэгц төвдийн нутагт агент тагнуулын ажлаа зохион байгуулахаар явжээ. Коминтер нөө зөвлөлт орсон цэрэг улс төрийн тагнуулын стратегчдийн тооц төлөвснөр төвдөд хувьсгал экспортлох тэдний үйл ажиллагаа Монгол зохиосон операц комбинацийн төвд хувьбараар хэрэгжих ёстой байжээ. Сергей Борисов 1922 онд төвдөд нэвтэрч 13 дахь далай ламтаа уулзаж чадсан бөгөөд 1924 онд төвдөд зэвсэг оруулах экспедицээр дахин очиод шившигтэйгээр хөөгдсөн байна. Хэрвээ төвдөд хувьсгалын экспорт хэрэгжсэн бол Эренчино шиг товчлагч агентар Авган Доржиевийн хамыг тэнд суулгах байжээ. Авган Доржиев бол хаант Оросын үед төвдийн Далай ламын дэрэг суулгасан тусгай агент байжээ. 1918 онд түүнийг Оросд байхад нь Большевик чекистүүд баривчилж, шоронд сар гаруй хориод хамтран ажиллах амлалт тангараг аваад суулгасан байна. Большевикуудын төлөвлөгөө хэрэгжсэн бол Авган Доржиевд Сүхбаатар шиг, чой болсон шиг төвд агент олдгол байсан байх л та. Гэвч Авган Доржиев Оросын тусгай даалгавар хүлээсэн нууцаа Далай лам задлсан учраас төвдүүд Оросд итгэхэ болж Коминтерны хувьсгал экспортлох төлөвлөгөө балран унжээ. Коминтер нь Большевик чекистүүдийн төлөвлөснөөр бол Авган Доржиевийн араас Монгол улс төрийн цуврал алга үлдэж туршлагдсан супер тагнуулч террорист Яков Блюмкин очиж удирдах ёстой байжээ. Үүнээс бодоход 1921-с 1924 онд Элбэгдүр Жирэнчиноо ганцаараа толгой мэдэн улаан террор хийж байсангүй. Түүний араас зөвлөлтийн тагнуулын нууц зааварлагч Яков Блюмкин гардан удирдах байлаа. Бид Яков Блюмкины тухай Монголын алдар тагнуулч Намжлын Хаян Хярвагийн тухай нэвтрүүлгээрээ тодорхой үзүүлсэн билээ. Оросын тагнуулчид хорлоогийн чой болсон 1913 онд эрхүү суралцах байсныг эхлэн судлаж өөрт хамаагүй бол эргэн тойрны үйл явдалд оролцдоггүй. Зөвхөн дээрээс даалгавар өгөхийг хүлээдэг, авбал биелүүлдэг, аймхаа номоо атлаа хонзон сандаг гэх мэт сул талыг нь олж тогтоосноор Монгол хувьсгал экспортлохын төлөө Оросын их гүрний төрийн алга үйлдэлтэй чадмаг ашигласан юм. Гэхдээ чой болсон дангац хамтран зүтгэгчидтэй хонзогнож байгаагүй. Харин зөвлөлтийн чекистүүд тийм болгож харуулахыг зорж байсан юм.
бүх цэргийн жанжин чой болсон цаг үеийг тааруулан өөрийг нь нөхдийн эсрэг бороохон болгон ашигласан Улаан Орсын алуурчин чекистүүдийн толгой дээр өш онзонгоо буулгасан удаатай. 1927 оны 10 дугаар сарын 15-наас 16 шилжих шөнө Дотоодын хамгаалалт газрын зааварлагч Яков Бэлэмкэн, цэргийн штабын шин зааварлагч Шеко 2 Монголын цэргийн жанжин чой басангийн гэрт очиж цэргийн зөвлөлийн хэвлэх хилцээний нарийн бичгийн дарга Несторыг баривчилж зөвлөлтийн нутагт хөрвүүлэх тушаалыг улс төрийн тагнуулын нэгдсэн газрын гадаад тагнуулын хилцээний удирдлагаас хүлээн авснаа мэдэгджээ. Несторын урд нь цагаантны зэрэгт алав хааж явсан хүн ажээ. Чой болсон мэдлэгээ байгуулахын ажилтныг түүний зөвшөөрлөг баримтлагыг эсэргүүцсэн ажээ. Гэвч 17-нд Бэлэмкэн, Шеко нар Несторыг баримтлан хөлж онгоцонд очиад дээд өд рүү явуулсныг түнд мэдгдсэн байна. 10 дугаар сарын 18-нд Монгол Ардын Хувьсгал намын Төв хорны хурал яаралтай хуралдаж Шеко, Бэлэмкэн хоёрыг албан тушаалаас зайлуулж эх оронд нь буцаан хөөх тогтоол гаргажээ. Тогтоолын хувийг Октябрийн хувьсгалын 10 жилийн ойн баярт оролцохоор явсан Монголын төлөөлөгчдөр дамжуулан Сталин, Коминтерний тэргүүлж байсан Бухарын улс төрийн тагнуулын нэгдсэн газрын гадаад тагнуулын хилцээний дарга Трилисер нарт гардуулжээ. Тэд хоёр зааварлагчийн арга буюу Монголоос эргүүлэн татсан юм. Гэвч Сталинд нууд Бэлэмкэн тохиолдсон энэ түүхийг яг 10 жилийн дараа чой болсон сануулсан ажээ. Энэ нь 1937 оны их алхахыг чой болсонгийн гараар хийлгэснээр хэлж байгаа хэрэг. Ер нь Оросын большевик тагнуучдын хувьд Яков Бэлэмкэнийг Монголоос хон явуулснаас үүдэн чой болсонгийн нэрийг баруунтны удирдагчдын жагсаалтанд оруулах явуулах гэж хэлсэн байна. Тухайлбал Намжлын Хаян Харвагийн өөрөөр хэлсэн байж болох мэдүүлэгт баруунтны удирдагчдын дотор цэргийн яамны сайд асан Хатанбаатар Магсаржогийн нэр байдаг боловч зөвлөлтийн хэн нэгэн сурагчаас чой болсонгийн нэрийг хэлж өгч бичүүлсэн илэрхий нэрсийн жагсаалтыг мэдүүлгийн завсар тусад нь хавчуулж хавсаргасан байдаг. 1936 оноос хойш болов уг жагсаалтаас чой болсонгийн нэрийг цоолж авсан байна. Тэглээч Хаян Харвагийн мэдүүлгийн Орос орчуулгад чой болсонгийн нэрийг оруулсад нь хэвээр үлджээ. Энэ мэтээс Монголын тагнуулын албаныхны далд эсэргүүцэл хойч үедээ баримт үлдээсэн байдал ажиглагддаг. Эдүүгээ Оросын судлаачдын гаргаж буй баримтуудаас үзвэл Монголын удирдагчид 1925 онд Элбэгдүр Жирэнчиног хөөж явуулсан гэх боловч үнэн хэрэгтээ 1926 оныг дуустал өөрөөр хэлбэл Бэлэмкэнийг дахин ирэх хүртэл дотоодыг хамгаалах газрын нууц зөвлөгчөөр үлдээн ажилуулсан байж болохоор байна. Тэгэхээр 1927 онд Яков Бэлэмкэнийг Монголоос готомшигтайгаар хөөгдөхөд Хатанбаатар Магсаржав төдийгүй Элбэгдүр Жирэнчинооч жанжин чой болсон зоригжуулсан байж магадгүй. Зөвлөлтийн улс төрийн тагнуулынхан 1934 онд чой болсон Лүмбийн хэрэг гэгчид холбогдуулан Москвад авчиж байцаахтаа энэ бүхний учрыг болоод Яков Бэлэмкэн тохиолдсон түүхийг түүнд сануулж нийт монголчуудаас хариугаа авах боломж олсон бололтой. Элбэгдүр Жирэнчиног 1936 онд ганцаарчлан баривчилж хороосон атлаа баруунтны хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчдын нэг Цэвэн Жамсраног 1937 онд бусдын хамт баривчлаж хороосон нь 1927 онд Яков Бэлэмкэнийг Монголоос шившигтэйгээр хөөгдөхөд Элбэгдүр Жирэнчиноо үнэхээр чой болсон нөлөөсөн байж болохыг харуулна. Хоёрт Цэвэн Жамсрано Элбэгдүр Жирэнчиноо нар бол Монголын нутагт суурьсан бурайд нарыг хомроглон устгахад эсэргүүцэх нийтийн хөдөлгөөнч гаргаж чадах нэр хүндтэй хүмүүс учраас тэднийг урьдчилан өгөө хийж чой болсонгийн замыг цэвэрлсэн болов. Тэгээд ч зөвлөлт Монгол хоёр улсын нутгийг дамнан аж төрж байсан бурайд нарыг хомроглон хилмигдүүлэх ажиллагаа 1937 онд эхэлсэн бөгөөд тэрхүү алхахыг зөвлөлт төрөөс санхүүжилсэн баримтыг эдүүгээ Оросын судлаачид нийтэлсэн байна. Ийхүү чухам 1934 оноос эхлэн зөвлөлт төрийн этноцид аллах хядлах яагаад хууль хяналтын хүрээнээс хайлж хэмжээ хязгаараа алдсан юм бэ? Коминтерний тагнуучид агентууд анхнаасаа л зөвлөлтийн цэргийн тагнуулын удирдлагад байсан юм. Эренчин Сүхбаатар чой болсон нарыг эхнээсээ Монголын цэргийн салбарт байршуулсны учир нь чинь. Гэтэл зөвлөлтийн улс төрийн тагнуулынхан цэргийн тагнуулынхаа ажиллагаанд гар дүрж хутгалснаар тэдний хооронд зөрчил үүсчээ. Энэ тэдний зорилгын биш арга барилын зөрчил байсан юм. Жишээлбэл цэргийн тагнуулынхан Догсмын бодоо Дандны Сүхбаатар нарыг албан тушаалсан зайлуулад орхих байсан байж магадгүй. Гэтэл Яков Бэлэмкэн мэт улс төрийн тагнуулчид гар дүрж тэднийг алж хорлож устгахад хүртэл эрхээ хэтрүүлж түүндээ хуучин нэг намын гишүүн Элбэгдүр Жирэнчиног татан оролцуулсан байж магадгүй. 1930-ад онд зөвлөлтийн цэргийн тагнуул улс төрийн тагнуулын арга барилын зөрчил туйлдаа хүрч Сталинд нэр нүүр олж эрх тушаал ахих гэсэн хэнэрхэл болж хувирсан байна. Дээр нь Япон Германы тусгай албадаас Сталины амьд хүрэх гэсэн зөвлөлтийн цэргийнхний хувилдаан гэгчийн тухай хуурамч мэдээллийг зориуд улс төрийн тагнуулынханд хүргэж байсан явдал Сталины хардлага сэрдлэгийн хилэнг улам бадраажээ. Ийхүү 1932 онд Сталин Коминтерний удирдлагыг мэдлэлдээ авч байна гэсэн шалтгаар түүний тусгай ажлыг дотоод хэргийн ардын комиссариатад шилжүүлж зөвлөлтийн улс төрийн тагнуул чой болсон баривчлан эрхэндээ оруулах боломж ингэж бүрджээ. 1937 оны их аллага
Маршал Дэмэд тэргүүтээ цэргийн эхнийг баривчлахаас эхэлсэн нь ийм учиртай. Зөвлөлтөд ч мөн адил улаан армийнхаа удирдлагыг устгахаас төрийн аллага нь эхэлсэн билээ. Харин Чоулсан өөрөө зөвлөлтийн үүрэг зааврыг үг дуугүй биелүүлж байгаагаа мэдж байсан ч хэн хэнийг баривчилж буудуулж байгаагаа тодорхой мэдээгүй юм. Гэхдээ тэгэхэд л үргэлж Чоулсан өөрөө мэдээгүй байсан шүү дээ. Юу ядамсран баригдсан юм уу гэд надаас асууж ирсэн. Гэхдээ харин та энэ нь барьсан шүү дээ. Тэгээ одоо ингээд хэрэг нь яах гэж юм шүү дээ. Тийм Оросоос ирсэн 105 хүний нэрийн 103-т нэрийг ядамсран гэж хэлсэн шүү. Одоо мэдлээ за би тэр мөрдөн байцаагч нараас нь асууя гэж ирж ирсэн. Өрлөг жанжин Чоулсан дандаа л бусдад ашиглагдах сул чанарт баригдсан хувь хүн байгаагүй. Бас ч монголчуудынхаа итгэл найдрыг хүлээсэн коммунист чекистүүдийг үргэлж болгоомжлуулах давуу чанарыг хадгалсан бие хүн байсан юм. Энэ бол түүний үндэсний үзэл Монгол үндэстний нэг улс байгуулах үзэл санаа билээ. Чухам энэ чанараараа Чоулсан их аллагын үед хоёр талын тулгалтад орсон юм. Нэг талаас зөвлөлтийн коммунист чекистүүд үүрэг зааврыг үг дуугүй биелүүлэхийг өөрийн агенттай тулган шаардж байсан бол нөгөө талаас Монголын хувьсгалчдаас үлдсэн нөхд нь ямар ч байсан улсынхаа тусгаар тогтнолыг авч гарахыг жанжин Чоулсангаас тулган гуйж байлаа. Ялангуяа зөвлөлтийн зааварлагчид Чоулсангийн алхам бүрийг хянаж бууныхаа аман доор сэлэмнийхээ эрен дээгүүр явуулж байсан юм. Тэд шаардлагатай үед хоронхон зур Чоулсанг солих орны хүнийг улаан цайм нүдэн дээр нь бэлтгэж байв. Энэ бол Монгол ардын хувьсгал намын түүх хорооны нарийн бичгийн дарга Дориг Жовын лувсан шарга байжээ. Чоулсан боломж гарвал үүрэг заавраас татгалзаж зөрчиж чадах хүн гэдгийг бэлэнхэн тохиолдсон түүх зөвлөлтийн чекистүүдэд сануулж байлаа. Тухайлбал маршал Дэмдийг баривчлахаас Чоулсан татгалзах магадлал өндөр байв. Иймээс Дэмэд жанжиныг зөвлөлтийн нутагт авчиж хороосон бөгөөд энд ажиллахад зохион байгуулахад Чоулсангийн дэргэдээс лувсан шаргыг салгаагүй байна. Анхны хувьсгалчдын нэг Максар урцын дуурж жав зөвлөлтийн чекистүүдийн заавал буудан алах хүмүүсийн нэрсийн чагсаалтад орсон хүн байсан боловч түүнийг баривчлах ордерт Чоулсангийн гарын үсэг байдаггүйгээр барахгүй мөрдөн байцаагчид нь онцгой комиссар оруулалгүй 10 жил хорих ял өгөөд шорон суулгасан байдаг. Үүнд Чоулсангийн нөлөө орсонд гарцаагүй. Чоулсан хувьсгалч нөхдөөс амьд үлдээд байсан догсом Лос хоёрыг баривчлахаас татгалзаж чадхал хүн байв. Ингүүл Монголын тусгаар тогтнолыг аврах хөнгүү болон гэдгийг хоёр нөхөр нь ухаарч байсан бололтой. Өөдчүүлэн ярих нь догсом Лос хоёр баригдахынхаа өмнө Чоулсангийн гэрт очиж Оросууд биднийг бүгдийг нь алах нь байна. Чи биднийг бүгдийг баривчилж өөрөө амьд үлдэхийг бод. Харин сайн цаг ирэхээр үннийг олон түмэнд хэлээрэй гэж захисан гэдэг. Чоулсангийн иймэрхүү нууц хэргийг гадарлаж гэрчилж чадах хүмүүс гэвэл нарийн бичгийн дарга туслах нар нь байсан бизээ. Маршалын хоёрч нарийн бичгийн дарга Жамине Догсур нь Цэдв сүрэнгийн Батан шиг нар түүнийг зөвлөлтөд ээлж дэмжлэгээндээ явахын урд чинь өөртөө нуулж ярилцсны дараа амиа өгдөгсөн байдаг. Энэ бол Чоулсангийн байхгүй түүний тухай мэдүүлэг авах гэсэн зөвлөлтийн зааварлагчдын орлого бүтлгүүцсний баримт байж болно. Тэгвэл Догсурын Батан шиг нар бас л Монголын тусгаар тогтнолын төлөө Чоулсанг амьд үлдээхийн тулд амнасаа золиоссон ажээ. Нөхдийнхэн загсан олон түмэнд үннийг хэлэх сайн цаг айсуу ирэх үед зөвлөлтийн чекистүүд Монгол улсын өрлөг жанжин Чоулсангийн татгалзах нь тодорхой. Тодруулбал Монголын тусгаар тогтнолыг устгах асуудлаар түүнийг өдөөн хатгажээ. Энэ нь бүгд найр Монгол ард улсыг зөвлөлтийн холбоонд нэгдэх асуудал байв. Өдөөн хатгагчид нь түүний үйл хэрэгээ залгамжлуулсан дотоод явдлын яамны сайд Жамбалд орж Монгол ардын хувьсгал намын удирдагч Цэдэнбал залуу халаанд болсон төмөр очир Цэнд нарын 6 залуу байлаа. Чоулсан анхандаа Цэдэнбалыг хатуухан үгээр эрс эсэргүүцсэн боловч түүнийг ардын унших бичиг гаргагчдын үндэсний үзлийг далдуур дэврээсэн хэрэгт албан ёсоор тулах гэж бүг ухаарч өдөөн хатгагчид ямар аюултай өөрийн намтар түүхээс ясмахандаа ортол ойлгосон хүний хувьд эцэстээ Цэдэнбалд бууж өгчээ. Цэдэнбал энэ саналаа Сталин танилцуулахыг Чоулсан даалгажээ. Гэвч Чоулсан үндэсний үзлээсээ ухраагүй юм. Цэдэнбалын даалгаврыг ар өвөр Монголыг нэгтгээд зөвлөлт холбоот улсад нэгтгэх санал болгон Сталинд уламжилсан ажээ. Сталин болон түүний чекистүүд бүгд найр Монгол ард улсыг зөвлөлт холбоот улсад нэгтгэхгүй боломж ч үгүй гэдгийг мэдэж байсан. Гагцгүй энэ нь тэдний их нүглийн гэрч болох Чоулсанг өгөө хийх гэсэн арга байжээ.